мэдээлэл бас өгч юм л. Тэгэхээр мэдээлэл бас иргэдэд өгөхдөө зохион байгуулалтаар буруу ташаа өгдөг ийм асуудал ер нь байна уугүй юу? Гэхдээ энэ одоо энэ үнэхээр л одоо энийг зориудаар ингэсэн бол мушгин гуйулсан бол нэг хүн тааруулсан бол улс төрийн зорилгоор ингэж хэрэгэлсэн бол энэ бол бүр одоо маш том асуудал болно. Юу одоо ганц инквайрийн тухай асуудал юм бол биш. Одоо яг энэгээр одоо ял үүсгэсэн мөрдсөн тэгээд одоо шүүхэнтэй тэр ял гэсэн шүүхэн тэгээд одоо энэс хойш прокурор нь авилгатай тэмцэх газар нь энэ одоо хяналт тавих ёстой улсын их хурл нь чи бүгдээрээ энэ бол их том асуудал болно. Ингэх юм бол энэ хэрвээ үнэн бол цаашдаа Монгол улсд бол хууль гаргаад ямар ч хэрэггүй гэдэг зүйл тийм л ойлголт бий бол. Хууль гаргаад хэрэггүй энийг хэн нэгэн эрхийг дарахтай хүн зөрчиж болно тэрэн дээр хариуцах тоосч чадахгүй болсон ийм улс болжээ гэдгийг л харуулах байна. Хуулиар бусдыг айлгадаг. Тийм учраас энэ бол их том зүйл юм шүү. Энэ дээр эхлээд одоо энэ хариу авах хэрэгтэй байгаамаа энэ. Олон нийтэд энэ талаар бол бүр яг ойлгомжтой хоёрдмол утгагүй хариултыг энэ одоо өгөх хэрэгтэй газрууд нь өгөх хэрэгтэй байна. За тэгэхэд одоо энэ чи яригадаад байна шүү дээ. Чи няцаалт өгөх юм дээр бол тэр өдөрт нь өгдөг шүү дээ. Цагийн дотор өгдөг шүү дээ. Гэтэл эн чинь яригадаад маш их олон сар болчихлоо шүү. Тэгэхэд аль газраас ямар нэгэн хариу алга. 263-аар өгс юм аа гэдэг ч юм алга, өгөөгүй маач гэдэг юм алга, инквайр тааруулсан юм аач гэж юм алга, ерөөсө тагчиг тэгсэн хэрнээ баримтчилгааны тухай ингээл яриад байна. Тэгэхээр одоо бол энэ сонгуульд өгсөн үед хин нэгийг баримтчилна гэдэг бол энэ баримтчилна 21 гэдэг бол тэгэхээр энэ бол зогсоох хэрэгтэй. Үнэхээр зогсоох хэрэгтэй. Энэ ард түмний үнэт хэрэгтэй. Үнэхээр аюултай хэрэг хийцэн тийм аюултай амтан байсан юм бол одоо энэс өмнөх хугацаанд барьж аваад шийдэхэд одоо тэгээд бүгд нэрэмтэн уншаад явуулахгүй яасан. Чимээгүй байж чад тэгээ одоо яг сонгуул тулгаад ирэхээр дөхөөд ирэхээр энэ хоёр номыг ажлын хэсгээ гаргаад ирэхээр чад ийм асуудал үүсгэж байгаа бол үнэхээр олон нийтийн дургуйслыг бол үнэхээр төрүүлж шүү.